Мэдээлэл харилцааны технологи нь зардлыг бууруулах, хүний үйл ажиллагааг хөнгөвчлөхөд тусалдаг хамгийн чухал хэрэгслүүдийн нэг юм. Боловсролын үйл ажиллагаа нь нарийн төвөгтэй олон хүн байгууллагыг хамардаг учраас технологийн дэвшлиг нэвтрүүлснээр илүү зөв, шударга, нээлттэй, уян хатан, оновчтой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна. Боловсролоос соёл шинжлэх ухаан, спортын яамны санаачлагаар дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем боловсруулах төслийг 2017 оны 1-р сарын 2-ноос 2019 оны 6-р сарын 30 хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжлээ. Уг төслийг ахлагч, архитектор, системийн шинжээч, бизнесийн шинжээч, систем нэвтрүүлэгч, систем хөгжүүлэгч, инженер, туслах ажилтан зэрэг нийт 12 зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Тэгэхээр бид нэр мэдээллийн 90 зуунд амьдарч байна. Тэгэхээр маш их олон мэдээллийн дундаас бодиттой үнэн зөв мэдээлэлтэй байх гэдэг бол өнөөдрийн бүхэл төвшөнд маш чухал ач холбогдолтой. Тухайлх юм бол ер нь бид нэр боловсролын чанарын талаар, боловсролын шинжилгээний талаар ярих, энэ талаар төлөвлөлт хийх шийдэл гаргахдаа бодит өнөөгийн яг бодит нөхцөл байдлын маш тодорхой мэдээлэл дээр тулгуурлах хэрэгтэй. Тэгэхээр энэ боловсролын удирдлагын мэдээллийн системийг хийх ажил дээд боловсролын салбарын хувьд нэгдсэн ийм мэдээллийн систем хийх ажлыг бид нэр 2017 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамн дээр хэрэгжиж байгаа дээд боловсролын шинжилгээний төслийн хүрээнд эхлүүлсэн. За ер нь үүнээс өмнө бол яамны хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хүрээнд энэ систем бол бас хийгдсэн тийм туршлага байсан л да. Энэ туршлага дээрээ үндэслээд цаашаа боловсролын шатлал, дээд шатлал буюу дээд боловсролын салбарт энэ мэдээллийн системийг зайлшгүй хийх шаардлагатай байна гэсэн ийм төгсөлтөнд өгсөн. За нөгөө талаас бид нар энэ удирдлагын энэ мэдээлэл нь зөвхөн Монголын дотоодын хэрэгцээнд төдийгүй Монгол улсад бэлтгэн гаргаж байгаа мэрэгчлэтнүүдийн тухай тэдний ямар хичээл, ямар агуулгаар хичээлдэг. За энийг тэдний сургалтын үр дүнг бусад улс оронд дэлхийн түвшинд олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бид энэ мэдээлэлээ бас нээлттэй гаргаж тавих ийм шаардлагатай. За тэр учраас ингээд жил хагасын хугацаанд 17 оны 1 сараас эхлээд 19 оны 6 сарыг дуустал бид энэ дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг боловсруулах, нэвтрүүлэх ажлууд бол маш эрчимтэй хийгдсэн. 2019-с 20 оны хичээлийн жилд дээд боловсролын салбарын статистикийн мэдээг бол энэ системээр дамжуулан гаргасан байж байгаа. За энэхүү системээр дамжуулан гаргахад бол сургууль болгон хуучин бол агрегат мэдээг яамандаа хөргүүлдэг байсан. Энэ систем бол хэрэгжснээр бид бүхэн регистр суурилсан оюутны мэдээлэлээр үндслэн улсын бүртгэлийн ерхий газартай холбон сурагчийн үндсэн датаг татаж аван мэдээлэл маань үнэн зөв болгох. За нөгөө талаар яг боловсролын баримт бичигд за дүрм журмыг баримтлан энэхүү системд тулгуурлан бүрдүүлснээр мэдээлэл маань бодиттой болох. За мэдээллийн давхардлыг арилгах, ялангуяа яамны түвшинд бол нэг их үсэртэй мэдээллийг бий болгосноор иргэд олон нийтэд судлаачид бусад төрийн байгууллагуудад мэдээллээр хангахад нэлээд бодиттой мэдээлэл бий болсон гэж үзэж байгаа. Энэ мэдээллийн хүрээнд бид нар боловсролын салбарт, дээд боловсролын салбарт явж байгаа бүхэл үйл ажиллагааны цар хүрээг хамрах ийм зорилттой байсан. Тухайлх юм бол сургалтын байгууллага байгуулагдахдаа ямар зөвшөөрөл авдаг, ямар шаардлагууд тавьдаг. За үүнээсээ ахуулаад элсэгч ямар шаардлага хангасан, ямар босго оноог хангасан элсэгч орж ирэх ёстой. Энэ шүүлтүүрүүдийг бид нар тавьсан. За ингээд суралцах хугацаанд амжилттай сурсан юм уу, шилжилт хөдөлгөөн хийгдсэн юм уу, хэдэн жил суралцсан. Ингээд диплом боловсролын бичиг баримтаа хүлээж авах үүний дараагаар лавлгаа өгөх боломжтой гэх мэтчлэн боловсролын салбарын бүхэл үйл явцыг хамарсан ийм томоохон хэмжээний систем бол Монгол улсад анх удаага бий болж байна гэсэн. За үүнээс өмнө бид нар сургуулиуд ялангуяа манай томоохон ихтэй сургуулиудаар өөрсдийн гэсэн мэдээллийн системүүдийг бий болгосон байсан л да. Тухайлх юм бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн UNIMES, Монгол Улсын их сургуулийн CC гэх мэт сургууль болгон өөрийн гэсэн ийм системтэй байсан. Гэтэл энэ бүх мэдээллийг нэгтгэж нэг платформд оруулна гэдэг нь яамнаас барих бодлогын чухал асуудал байсан. Дээд боловсролын мэдээллийн удирдлагын систем бол Монгол Улсын их сургууль дээр 2017 оноос аль биесээр хэрэгжиж эхэлсэн. Тэгээд хэрэгжиж эхэлснээр бол маш олон давуу тал олдтой, амжилттай
давуу талууд байгаа. Хамгийн ихэнд бол бүх суралцагчаа бүртгэж чадж байгаа. Монгол Улсын их сургуулийн хувьд бол нийт 22 мянган төгсөгчийг бол бүртгэжээд байна. 2000 оноос хойш бакалаврын зэрэг эзэмшсэн бүх суралцагчаа бол төгсөгчтэй бол бүртгэжээд байна. 2014-өөс хойш төгссөн бүх магистрийн зэрэг, докторийн зэрэг эзэмшсэн төгсөгчтэй бол боловсролын яамны мэдээллийн системд бүртгэжээд байгаа. Цаашдаа бид бүхэн бол энэхүү мэдээлэлтэй бас үндэслэн одоо олон улсын шалгуур үзүүлэлтийг бий болгох. Ялангуяа одоо доктортой хөгжил 20-30-ын хүрээнд бол боловсролын 4-р зорилтын одоо томоохон одоо шалгуур үзүүлэлтүүдийг дээд боловсролын түвшинд одоо тооцох боломжийг бүрдүүлэх, нөгөө талаар бол салбарын хэмжээнд бол мөрдөгдөж байгаа одоо дүрм журмын биелтийг хангах, за боловсролын бодлого гаргагч, бодлогыг хэрэгжүүлэгчдийн шаардлагыг хангасан мэдээллийг бий болгох, за мөн одоо эрэлт хэрэгцээнд тулгуурсан маш олон үзүүлэлтүүдийг нэмэх шаардлагатай байсан учраас 2003 онд батлагдсан дээд боловсролын салбарын статистикийн мэдээллийг шинжлэх ажлыг эхлүүлээд байна. За энэ ажлын хүрээнд бид нар бол нийтдээ 17 маягтыг бол 72 маягт болгон өөрчилж, за энэ дээр бол ялангуяа одоо Монгол улсад одоо гадаадас суралцагчдын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, за мөн гадаадас сурж байгаа сурагчдын одоо боловсролын баримтчгийг бүрдүүлэх зэрэг нэлээд томоохон ажлууд бол хийгдэж байгаараа маш онцлог үйл явдал болж ийн гэж үзэж байна. Ер нь бид энэ удирдлагын мэдээллийн системд одоо өнөөдрийн байдлаар сургуулиудын мэдээлэл нэлээд одоо бүрэн гүйцэд орсон. За энд одоо ямар хичээл, ямар төлөвлөгөөгөөр явж байгаа. Ер нь одоо тэр байтугай сургуулиуд хоорондоо кредитийн харилцаа хөлийн зөвшөөрөх, нэг сургуулиас нөгөө сургууль руу оюутны шилжиж очихдоо ч гэсэн энэ агуулгыг нь харчих ийм боломжтой байхаар мэдээллийн системийг төлөвлөсөн. За эндээс өшөө чухал зүйлүүд бол статистикийн цаг үеийн мэдээллүүд, одоо улсын хэмжээнд хичнээн ямар мэргэжлэр хичнээн оюутан сурж гэнэ үү гэдэг энэ шуурхай мэдээлэлээр хангахын боломжууд нь бас үүссэн л дээ. Тэгэхээр энэ бол одоо мэдээллийн системтэй байх зайлшгүй ач холбогдолтой байсан юм аа. Тухайн одоо элсэгчээ бид нар бүртгэхдээ ерөнхий боловсролын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, ерөнхий боловсролын сургалт төгссөн гэдгийг шалгаад бүртгэж байгаа учраас ямар ч хүндрэлтэй тал байхгүй. Өмнө нь бол суралцагчаа бид нар нэг нэгээр нь бүртгэдэг гэсэн бол одоо бол бүх суралцагчаа тушаалынхаа дагуу шууд дата импорт хийгээл хөрвүүлээд бүртгэж байгаа. Ямар ч тийм хүндрэлтэй сөрөг тал байхгүй. Тийм. Тэгээд нөгөө элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй элсэгч байхгүй. Бүх шалгаа системээр шалгаад элсүүлж байгаа учраас. Үнэн бодтой зөв дата оруулах одоо энэ ажлыг бас энэ мэдээллийн системээр хариуцаад явж байгаа. Нөгөө талаас энд оролцогч талууд гэдэг юм уу одоо манай ихтэй сургуулиуд өөрсдийнхөө мэдээллийг оруулах талаар бас хэрэгтэй ажиллаж байна. Ер нь хамгийн ихэнд ашиглалтанд орсон системээр суралцагчийн бүртгэл за түүний диплом олголттой холбоотой одоо энэ хичээлийн жилд хичнээн оюутан төгсгөл тэр мэдээллийн систем энэ шаардлага хангасан анхны элсэлтийн одоо нөхцөл шаардлага хангасан хүн орж ирсэн үү, бүрэнд гүйцэд сурсан уу, бүх хичээлээ судалсан уу гэдгээс ахуулаад энэ одоо мэдээлүүд бүгдээр энийг баазад хөрвүүлэгдсэн байна гэсэн. Тэгэхээр сургуулиуд энэ дээр маш нэлээд идэвхтэй ажилласан. Хамгийн их баярлалтай тал нь юу гэхээр хуурамч диплом гэдэг асуудал байхгүй болсон. Тийм хуурамч диплом гэдэг тухайн оюутаны өмнөх боловсролыг бид нар шалгаад бүртгэж байгаа учраас одоо тухайн оюутан бакалавр төгсчөөд дараа нь магистрт орох гээд ирэхэд тэр оюутны мэдээлэл боловсролын яамны системд ороогүй байвал та одоо тухайн хувийн сургууль төгссөн мэдээлэл оруулчаад манад ирж бүртгүүлээ. Тэгээд тэр оюутан бол одоо өмнөх боловсролын бүртгэгдээгүй бол магистрт юм уу докторт хийх боломжгүй. Тийм. Тэгээд бас нэг давуу тал нь яаж байгаа гэхээр гадаад боловсрол гэсэн модуль орж ирсэн. Энэ яаж байгаа гэхээр одоо гадаадад ихтэй сургууль эзэмшчээд ирсэн оюутан одоо Монголд их сургуульд элсэхэд бол ямар ч шалгуур байхгүй, шалгахгүйгээр элсүүлж исэн бол одоо бол тухайн оюутныг тэр өмнөх дипломын шалгаад боловсролын яамны мэдээллийн системд бүртгэжээд тэгжээд дараагийн шатныхаа сургуультанд элсүүлж байгаа. Тийм болохоор маш тийм давуу талууд ихтэй. Гадаад боловсрол дээр айгу давуу тал гарч ирж байгаа гэсэн. Шилжилтэн дээр бас одоо манай сургууль Монгол Улсын их сургуульд сурж агаад манайхаас өөр сургууль руу шилжээд очиж байгаа оюутан бол
манахаас хасалтаа хийлгээд тэрэнд очиж илсэж байгаа. Тэгэхээр энэ оюутан өмнө нь хаан сурж исэн бэ? Тэ өмнөх түүхүүд нь бүгдээр харагдаж байгаа. Тэгэхээр шилжилтэн дээр маш их давуу талууд ихтэй. Тэгээд дипломын лавлгаа 2 дээр л. Тийм. За сургууль төгссөн хүмүүс би энэ тэдэн онд ийм сургууль ийм мэргэжлэр төгссөн гэдэг лавлгаа авах нөхцөлийн манай системээр дамжуулаад одоо төргийн үйлчилгээний түүц машинаас авах ийм боломжийг бид нэр бүрдүүлсэн. Онлайнаар одоо цаашдаа мэдээллүүдийг гадны ялангуяа гадны хамтрагч байгууллагууд сургуулиуд энэ мэдээллийг авах бас бололцоотой. За энэ түүц машинд боловсролын лавлгаа гэсэн жис ороод ирсэн байт юм байна. Тэгээ энэ болохоор их сургууль төгссөн мэдээлэл өөрийнхөө лавлгаа бүртгэлийг шалгаж авд юм байна. Тэгээд сая би ингээд ажилд орох болсон чинь одоо их сургууль төгссөн гэсэн лавлгаага ийм яамны систем байдаг а тэндээс авчирч үзүүлж баталгаажуул гэсэн. Тэгээд би тэрийг одоо сая л мэдлээ. Их амар юм байна. 3-1-гээр нэвтрээд 9 дугаараа өгөнгүүт миний лавлгааг үнэн гэсэн юм өсөлтийн маань дипломын лавлгаа гаргаад өгч юм байна. Тэгээд бас энэ ажил нь бас надад их таалагдлаа. Яагаад гэвэл өмнө би бас дипломын талаар мэдээлэл байдаггүй байсан. Яагаад гэвэл би одоо сургууль төгсчөөд миний яг диплом үнэн худлаа эсэх одоо хуурамч дипломдоо төгссөн хүмүүс зөндөө байдаг. Тэр мөрөөс яаж намайг ялгадсан бол миний дипломын үн цэнийг яаж хадгалдсан бол гэж боддог байсан. Тэгсэн чинь түүц машин болохоор айгүй олон газарт байдаг. Бид өөрсдөө мэдж байгаа. Тэгээд сая энэ хүнээс юм лавлж явж байгаа боловсролын аманд дотор байдаг түүц машинаар би яг одоо үйлчлүүлж байна. Тэгээ энийг бол хүмүүс бол аль өөртөө ойрхон байгаа түүцнээс л очиод авчихад бол бүх зүйл нээлттэй л болсон юм байна. Айгүй их цаг зав ажлыг хэмж өглөө. Тэгээд энийг бас хийсэн хүмүүст баярлалаа гэж хэлье. Энэ хичээлийн төгсгөлд бид бүхэн бол 2000 он хүртэл бол дээд боловсролын баримтчгийн давлгааг олоод төрийн үйлчилгээний цахим машинаар гарах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилттойгоор ажиллаж байна. Одоо дээд боловсролын салбарын хүний нөөцтэй холбоотой олон асуудлыг бид нээс эндээс харж байна. Аль сургууль дээр үндсэн багш нь хэд байгаа, одоо ямар хичээлүүдэд заадгийг, өшөө түүнээс гадна одоо олон газар зэрэг ажиллаж байгаа ийм багш нар байна. Мэдээж бид нэр эзэмтэй чадaltaй сайн багш нарыгаа одоо сургуулиудад ажиллуулах хүртээх талын бодлого бол явдаг. Гэхдээ энэ нэг хүний ачааллаас бас хэтэрсэн байх гэдэгтээ бас яам хяналт тавьж явдаг. Тэгэхээр энэ бүхнийг харахад бол бид нарт нэлээд юм боломжийг бол олгосон. За цаашдаа бид бүхэн энэхүү системийг улам сайжруулан за сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын мэдээллийн системтэй холбох. За ингэж холбосноор бол тухайн одоо суралцагч маань бол сургуулийн өмнөх боловсролоос эхлээд боловсролынх нь бүх одоо мэдээлэл маань бол үнэн зөв гарах. За энэ мэдээлэл дээр үндэслэн одоо шат шатанда одоо багш сурагчид тодорхой хэмжээнд бол үнэлэлт дүгнэлтийн ялангуяа анги удирдсан багш хүүхдийн мэдээлэлд үндэслэн одоо хүүхдийг акцаар нь үнэлэх, авиас чадрын илрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм байгаа. Нөгөө талаар орон нутгийн түвшинд, сургуулийн түвшинд одоо орон нутгатайгаа уялдуулан төлөвлөлтийг зөвхөх, за үндсэн үйл ажиллагаагаа сайжруулах, хүний нөөцөө чадвар эдийн засгийн үр ашигтай ажиллах боломжийг бий болгоно гэж үзэж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд яамны дэд боловсролын шинжилгээний төслийн санхүүжилтээс гадна энэ ажлыг хэрэгжүүлсэн боловсролын баг маш чухал байсан. Энэ одоо багийг сонгох ажлыг бол нэлээд нухацтай, нихур хийгдсэн, үнэхээр энэ дадлага туршлагатай түргэн богино хугацаанд хийж чадах ийм одоо хүмүүсийг сонгосон. За энэ хүмүүс бол яг процессын шинжилгээгээ хийсэн, процессын шинжилгээнд дээр үндэслээд одоо энэ мэдээлэл систем ямар бүтцтэй байх вэ гэдгийг гаргасан, туршсан. Энэ явцад бас нэг хийгдсэн ажил бол Монгол улс Аз намхан талайн бүсийн дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх конвенцэд бас нэгдсэн. Энэ конвенцэд тавьж байгаа нэг шаардлага бол тухайн улс боловсролынхаа систем хөтөлбөрийн агуулгын талаар мэдээллийн юм баазтай байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Тэр бааз дээрээс нь тухайн одоо суралцагчтай холбоотой мэдээллийг аваад энэ одоо хүнийг бид нар цааш нь үргэлжлүүлж сургах уу, манай агуулгыг одоо гүйцэж сурч чадах нь өмнө шаардлагатай хичээлүүдэд үтсэн байна уугүй гэсэн энэ мэдээллүүд бас авдаг. Өөрөөр хэлбэл манай системийг, манай боловсролыг олон улсад бүс нутагт хүлээн зөвшөөрөх юм процесс. Энэ одоо бүхнийг хийхэд манай мэдээллийн систем бас их үр өгөөж өгнө гэж бид бүхэн бол бас
харж байгаа юм аа. Цаашид дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн модулуудыг нэвтрүүлэх, холбогдох сайжруулалтуудыг тусгах, тогтвортой ажиллагааг хангах, олон жилийн динамик дата бий болгох зэрэг нэмэлт ажлууд хийх шаардлагатайг дурдж байна. Төслийн хугацаанд төлөвлөж байсан ажлуудаа бүрэн гүйцэд амжилттай хийж дуусгасандаа төслийн багийн бүрэлдэхүүн баяртай байна.